Цонхон барилгын гадна орчингод дотоод орчинтой холбож, гэрэл оруулж, дулааныг хадгалан, аюулгүй байдлыг хангадаг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Германчууд галт тэрэгний цонхны зорчигчдын ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1934 онд анхны шилэн багцыг үйлдвэрлэж байжээ. Харин манай улсын хувьд анхны вакуум цонхны үйлдвэр 1990-ад оны сүүлээр байгуулагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд цонх хаалга, шилэн фасад үйлдвэрлэгч том жижиг нийлсэн 84 үйлдвэр байгаагаас жилд 40 мянгаас 100 мянган метр квадратыг үйлдвэрлэх хүчин чадалтай 4 том үйлдвэр байна. Эдгээрийн нэг болох Mack Eurovindor үйлдвэр 2019 онд ашиглалтанд орсон. Бид цонх хаалганы салбарт үйлдвэрлэл эрхлэх болсон шалтгааны талаар яриагаа эхэлсэн юм. За Mack Eurovindor үйлдвэрийг бид нар 2019 оноос ашиглалтанд оруулсан. За мэдээж одоо тухайн үед одоо Монгол улс одоо тэр тусмаа нийслэл Улаанбаатарт байгаа одоо толгомчоо гол асуудлууд манай одоо төгжрлийн асуудал, өвлийн хүүтний үлрэлт бол мэдээж агарын бохирдлын асуудал шүү дээ. Энэ болохоор ер нь суур асуудал гэж хараад би бол үзэж байгаа. Тэгэхээр энэ яагаад ийм асуудал үүсгэдэг юм гэхээр нийслэлчүүд одоо монголчууд тав тухтай одоо амьдрах орчин бүрдэг байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж одоо энэ тав дахь орчинд амьдрахын тулд хүн чинь одоо дулаан алдагдал багтаа тий өвлийн хүүтэнд бол ая тухтай амьдарч ажиллах юм орчныг өссөн шүү дээ. Энэ орчин бүрдэхгүй болохоор өнөөдөр одоо галт төрж байна. Одоо гараад машина унж байна тий. Тийм болохоор одоо энд бүх асуудлыг шийдэх үүднээс одоо манай компани дулаан алдагдал хамгийн багтаа ая тухтай одоо орчныг бүрдүүлсэн тийм барилгын материалуудыг ер нь үйлдвэрлэн зүйтэй юм байна гэж шийдвэр гаргаад одоо энэ 2015 оноос бид нар Европлокийн үйлдвэр 2019 оноос Eurovindor үйлдвэрийг бол ашиглалтанд оруулан ажиллаж байна. Mack Eurovindor компанийн хувьд яг одоо группийнхаа стратеги дотроо юм уу эсвэл бодлого дотроо эзэлж байгаа байр суурь нь одоо хэр том байна? Eurovindor үйлдвэр маань бол Mack-ийн одоо барилгын материалын салбарт бол одоо цемент блокны дараа одоо дараагийн томоохон одоо үйлдвэрлэгч болж явж байгаа. Анх Eurovindor үйлдвэрийг байгуулахдаа заах зөвхөн өнөө маргаашхаа юу гэж харж тэрийг байгуулах те. Өнөөдөр зөвхөн одоо вакуум цонх үйлдвэрлэн гэсэн ийм бодлоготойгоор энэ салбарт ороогүй. Бид нар бол ер нь цаашдын бүтээгдэхүүнээ хөгжүүлэлтийг бол байнгын хийн шинэ технологиг одоо үйлдвэрлэлтэй тогтмол нэвтрүүлж явна гэсэн үүднээс одоо бид нар анх одоо хунцар профиль цонх үйлдвэрлэж байсан бол одоо сүүлийн үед нөгөө бүтээгдэхүүний төрөл олшроод хөнгөн цагаан цонх фасадууд, дээр нь модон цонх хаалгууд бүр сүүлийн үед бүтээгдэхүүний чанарыг сайжруулах үүднээс бид нар жишээл ханжуулах автомат цонхыг бас ашиглалтанд оруулаад угсартай хийгээд угсрал дуусахаар ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж бид нар анх Eurovindor үйлдвэрийг ашиглалтанд оруулахдаа нэлээд их судалгаа шинжилгээний ажил хийсэн л дээ. За ер нь бол ямар компани аль бүтээгдэхүүнийг одоо бид тэр тоног төхөөрөмжөөр оруулж иж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зүйтэй гэдэг талаас нь. Тэгээд ерөөсөө бидний компани баримталдаг бодлого байгаа. Ер нь бол хамгийн түрүүнд бол чанар байх хэрэгтэй. Тийм учраас бид нар ер нь бол Европын тэр тусмаа одоо Герман, Австри, Италийн одоо яг энэ цонхны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Тэр дундаа бол одоо жишээлбэл цонх үйлдвэрлэх тал дээр бол Германы Schuko, Alumatec, Venik гэдэг брендийн бүтээгдэхүүн байгаа. Mack-ийн ингээ бүтнээр нь харах юм бол хулаас ярьж лээ тэ 3-4 мянгаад хүн гээд. Тэгэхээр үндэсний одоо Монгол улс үйлдвэрлэгч биш улс гэдэл ярьдаг хүмүүс бас байгаад байдаг. Гэхдээ бид нар ч бас хөгжмөр байгаад байдаг те. Тэгэхээр цаг уурын давагдшгүй байдал бидний одоо хамгийн гол сорилт юм уу, чаленж юм уу болцоод байгаа дээр Mack-ийн яг баримталж байгаа зарчим юу юм бэ? Таны хэлдэг үзүү. Одоо цаг уурын одоо яалтчгүй давагдшгүй хүчин зүйл бид нар байгаа тий. Одоо жилийн бараг хагас нь хүүтний сэрүүн үйлрэлт байдаг. Тэгэхээр барилгын нөгөө сезон үйлрэл нь өөрөө бага. Одоо энэ хүүтэн эрс тэрс уур амьсгалд одоо монгол хүмүүсийг одоо яаж ая тухтай одоо сайхан ажиллуулж амьдруулах вэ гэдэг үүднээс л одоо энэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт энэ үйлдвэрүүдэд одоо ажиллуулад яваад байгаа шүү дээ. Жишээл одоо судалгаагаар бол одоо байшин барилгын дулаан алдагдлын 35% нь ханаар алдагддаг. За 25% нь цонх хаалгаараа алдагддаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр энэ бүх алдагдлуудыг одоо бууруулах үүднээс жишээл 2015 онд бид нар одоо Европлокийн үйлдвэрийг ашиглалтанд оруулахыг таамаглаж байгаа тийм.
Ингэснээр бид нар бол одоо энэ ханы дулааны алдагдал гэдэг юм бол ерөнхийдөө бүрэн шийдэж чадсан гэж үзэж байгаа. Европлог бүтээгдэхүүн маань бол маш чанар сайтай. Одоо хэрэглэгчдийн үнэхээр одоо хүсэл төрсөн тийм бүтээгдэхүүн болж чадсан л та. Тийм утгаараа ч одоо өнөөдөр манай бүтээгдэхүүн маань одоо Монголын блокны зах зээлийн 60 гаруй 70% дангаараа эзэлдэг. Цонхны хувьд ч гэсэн одоо бид түрүү хэлсэн тийм бас л бид нар 20 энэ нөгөө үлдэж байгаа тэр 25% айлтгалыг яаж бууруулж болох вэ гэхээр ч мэдээж л хамгийн сайн чанартай дуу чимээ тус гаралттай дулаан тус гаралттай хамгийн сайн чанартай цонхыг л бид нар одоо үйлдвэрлэж байна. Европ технологи түүхий дээр үйлдвэрлэл явуулж байгаа нь тус компани давуу тал гэж компани зүгээс хэлж байна. Салбарын стандарт болон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн талаар бид ярилцлаа. Зах зээл дээр бас нэлээд олон хаалга цонхны үйлдвэр байдаг шүү дээ. Том жижиг хэмжээ нь бол бас маш их ялгаатай. За тэгээд бас импортоор нэлээд орж ирж байна. Танай үйлдвэрийн яг онцлог юу юм бэ? За манай үйлдвэрийн онцлог гэвэл бид яг Европ тоног төхөөрөмжүүдийг яг тухайн орноос нь оруулж ирээд тухайн Европ тоног төхөөрөмжүүдэд тохирсон түүхий материалаа тухайн Европынхаа орнуудаас татаад тэгээ яг одоо тэнд байгаа цонх хаалга жишээ нь бэлэн бүтээгдэхүүнүүдийг Монголдо яг одоо тэр стандарт зарчмаар нь үйлдвэрлэж нийлүүлж байгаагаар л онцлогтой байна. За мөн дээрэс нь бид нэр хэмжээ загварын хувьд бол яг одоо тухайн систем төгсөө одоо Class гэдэг юм уу Shoko гэх зэрэг програмуудыг ашиглаад байж болох одоо хэрэглэгчдийн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүссэн хэмжээ загварыг нь сонгож өгдөг бас онцлог. Тэр нь одоо хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн хэмжээ загвар гэж штэ. Тэр нь одоо Монголын барилгын салбарыг харах юм бол яг стандарт гэхээсээ илүүтэйгээр юу хүснээ бараг хийж болдог юм шиг байдаг штэ. Танаа дээр энтэй холбоотой давуу талууд эсвэл сул талууд юу гардаг вэ? Мэдээж тийм одоо хэрэглэгчид бол ерөөсөө л маш том цонх, маш том хан одоо сүүлийн үед бол одоо ханыг тэр чигтэн цонх болгох гэж ингэж хүсдэг болсон. Тэр нь нөгөө аргагүй бас нөгөө харагдах, үзэгдэх орчин бас маш сайн байх гэж ингэж зорддог болсон байгаа. Зүгээр манай тухайд бид нэр тухайн програмаараа одоо хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу зураг гаргаад тэр зураг маань одоо яг тэр одоо бидний профилийн одоо чанар стандарт одоо дац зэрэг үзүүлэлтэд нийцчихвэл одоо энийг боломжтой юм байна гэдэг зүйлсийг санал болгоод боломжгүй нөхцөлд яах вэ гэдгийг бас одоо санал болгож одоо хамтын ажиллагааны үүднээс одоо тэн дээр бас хэрэглэгчд одоо сэтгэл ханамжтай байх ийм боломжийг нээж өгч байгаа. Стандартууд нэлээд олон стандарт нэвтрүүлсэн байна шүү дээ үйлдвэр дээр. Энэ болгон чинь яг юу илэрхийлсэн стандарт байгаа юм бэ? За манай хувьд бид өнгөрсөн жилээс үйл ажиллагаанд бол нэгдсэн мэдрэмжийн тогтолцоо чанарын байгаль орчны хямаабын стандартыг цогцоор нэвтрүүлээд ажиллаж байгаа. Ман дээрээс нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ бид нэр Монголын MNS стандарт 13 төрлийн стандартуудыг нэвтрүүлж байгаа. Энэ маань юу харуулж байна вэ гэхээр тухайн одоо гарч байгаа бэлэн бүтээгдэхүүн байна. Чанарын болон одоо бусад төрлийн ямар нэгэн доголдолгүйгээр яг тэр стандарт шаардлагад нийцсэн байдлаар хэрэглэгчийн одоо хэрэглэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ингэж гарч байгаа. Салбартаа 5 дахь жилдээ үйлдвэрлэл явуулж буй Mac Euro Vendor үйлдвэр мод, хуванцар, хөнгөн цагаан ашиглан цонх хаалга шилэн фасад үйлдвэрлэж байна. Жилд хуванцар, хөнгөн цагаан модон рамтай цонх тус бүр 30,000 м2, шилэн фасад 6,000 м2-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай Mac Euro Vendor үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хуванцар, мод, төмөр гэдэг чинь тийм хөнгөн цагаан материал. Эднэрийг хаанаас авчирдаг гэсэн үг вэ? Модон бүтээгдэхүүнүүд маань бол Оросын холбооны улсаас орж ирдэг байгаа. Наамал дүнз, Сибирээс орж ирдэг ийм моднууд байгаа. За тухайн мод маань 10% чигшилтэй байдгаараа бол бас онцлогтой. Хуванцар түүхийдүүд маань бол Германаас одоо үндсэн түүхийдүүд маань орж байна. Мөн Турк, Польш зэрэг
орнуудаас бол түүхий идүүдэд татчих. За хөнгөн цагааны тухайд бол мөн ялгаагүй Германы Шуко манай үндсэн түүхийд. За дагалдах бид түүхийдээ бол Турк улсаас бас хасааш нэрийн түүхийдийн бүтээгдэхүүнийг бол авч ашигладаг. Мод 10% нөгөө чигшэлтэй гэж хэлсэн шүү дээ. Яг тэрийг онцолж хэлж байгаа юм. Мод Монголд бас арай өөр байдаг юм уу? Модон бүтээгдэхүүн маань илүү их онцлогтой бүтээгдэхүүн. За дамаа ялангуяа манай Монгол орны яг энэ эрсдэс уур амьсгалтай нөхцөл одоо хит чигшэлтэй орчинд бол мод маань хөөдөг. За хит хуурай орчинд бол агшин, дээрээс нь хагарна. Ийм эрсдлүүд байдаг. За үндсэн модны бол одоо өөрийн хувийн чиг гэж байдаг. Одоо модон түүхийдэд. За чиг багтаа түүхийдүүд маань бол яг одоо ахуйн хэрэгцээнд ирээд мод маань ингээд тилээд эсвэл хагараад ийм эрсдлүүд гараад байдаг учраас бид яг одоо 10% болон 10-аас одоо 8% чигшэлтэй мод авч ашигласнараа эргээд тухайн модыг саяны дээрх эрсдлүүдээс сэргийлж байгаагаар юм онцлогтой. Яг салбараа харах юм бол барилгын салбараа харах юм бол ер нь технологийн төвшил байнга явагдаад тэгээ олон дахин шинжлэгддэг шүү дээ. Танай компанийн хувьд энэ дээр яаж ажиллаж байна вэ? За мэдээж дэлхийд даяар технологийн хувьсал бол одоо жил ирэх тусам маш хурдцаагаар хөгжиж эхэлж байна. За энэ бол манай салбарын хувьд одоо яг бидний одоо барилгын материал үйлдвэрлэл одоо цонх хаалга, шилэн фасадны үйлдвэрлэлийн салбарын хувьд ч гэсэн мөн ялгаагүй бас маш хурдцаагаар хөгжиж байна. За үүнийг дагаад одоо бид хувьсал технологийн төр хувьсалтаа яаж хөл нийлүүлж болох гэж байна вэ гэхээр одоо тухайн дэлхийн бас өнцөг болонд бүрт болж байгаа үсгэлэн худалдаануудад бас олноороо оролцож тухайн үсгэлэн худалдаанаас шин соргог зүйлсүүдийг судлаж тэрийг нэвтрүүлэх чиглэлээр бас ажиллаж байгаа. За тухайлбал манайх одоо модерн үйлдвэрлэлийн хэсэгтээ Итали улсын Cefla брендийн бүрэн автомат робот машиныг худалдаа аваад одоо сорилуулалтын ажил маань 90 гаруй хувьтай явагдаж байна. За мөн шилэн багц үйлдвэрлэлийн хэсэгтээ бид Финланд улсын Glaston брендийн одоо шил ганжуулах, шил номруулах машиныг бас худалдаж аваад одоо өгсөр сорилуулалтын ажил маань бас 80 орчим хувьтай ингээд явагдаж байна. За мөн томцор ам үйлдвэрлэлийн хэсэгтээ бид нар одоо Elematic брендийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг бол одоо Elematic брендийн маань бас нэг шинэ брэнд болох Someco брендийн 4 толгойд болон наах цэвэрлэх ийм тоног төхөөрөмжүүдийг бас өгсөр сорилуулалтын ажлууд маань бас эхэлж байна. Тэгээд одоо энэ утгаараа бид нар бол одоо аль болох хүнээс шалтгаалсан хүлцэх алдаа байхгүй одоо хүний гарын ажиллагаа бага орсон одоо автомат чиглэл рүү бас үйлдвэрлэлээ чиглүүлж байгаа нь бас онцлогтой байна. Тус үйлдвэрт 2024 оны эцсийн байдлаар 119 хүн ажиллаж байгаагийн 70% нь орон нутгийн буюу Налах дүүргийн иргэд байна. Үндсэн мэргэжилтнүүдээ Косово улсад мэргэжил дэвшлүүлсэн ба тоног төхөөрөмжийн ажилтнуудад Германы мэргэжилтнүүд ирж шаардлагатай сургалтыг ордог. Шүүкод бид зөвхөн профилийн хэмжээ загварыг гаргадаггүй. Харин бид илүү системтэйгээр бодон тооцоолж үйлдвэрлэлээ явуулдаг. Цогц системээр нь харж бодох хэрэгтэй гэж манай үүсгэн байгуулагч хэлдэг юм. Тийм учраас бид бүтээгдэхүүнийхээ эрэг шургаас эхлээд жижиг эд анги бүрийг маш нарийн судалгаа шинжилгээ тооцоололд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг. Нин үгүй хэлэхэд нутгаасаа гарахдаа би тийм ч их өндөр хүлээлттэй байгаагүй. Харин үйлдвэртэй танилцахад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон маш сайн төлөвлөлт, зохион байгуулалттай үйлдвэр байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Би суур машин нь Шүүкогийн хамгийн сүүлийн үеийн технологиг шингээсэн. Мөн ажиллагчид нь хийж буй ажлаа сайтар ойлгосон сурмгай залуус байна. Энэ удаагийн сургалтын тухайд Mac Евро Windows үйлдвэрийн залуусын мэдлэгийг улам батжуулж гүнзгийрүүлэх зорилготой юм. Учир нь нарийн технологийн үйлдвэрлэл эрхлэхэд үргэлжил ямарваа асуулт уран гарч байдаг шүү дээ. Бидний зүгээс олон улсын түншлэгч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан тодорхой сэдвт сургалтуудыг газар дээр нь зохион байгуулдаг юм. Тухайлбал ямар нэг шинэ систем нэвтрүүлэх юм уу? Шинэ суур машинуудыг худалдан авч ажиллагаанд оруулж буй тохиолдолд тухайн чиглэлийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь биеэр очиж сургалт ордог. Харилцагчид маань хэрэглэгчдээс ирсэн санал, хүсэлттэй тулгуурлан технологи шинчилж, сайжруулах бүрт биднээс сургалт авах боломжтой байдаг. Харилцагчаас ирсэн захиалгын дагуу манайх Клайс гэдэг програм дээр үйлдвэрлэлийн даалгавраа боловсруулдаг. Тэр даалгавраар бол ухаан цонхны араан болон шилэн багцын даалгавар гарч ирэн. Тэрний дагуу шилэн багцыг үйлдвэрлэж эхэлнэ. Үйлдвэрлэлийн явцын хувьд бол автортой шилийг задлаад тэндээс шаардлагатай хэмжээний дагуу зүсч хэрэглэнэ. Шилэн багц маань өөрөө 2 болон 3 давхар гэсэн бүтцтэй байгаа. Дундаа харгуун хийн дүргэлттэй. Шилэн багцын нэг шилэн
лови төрөлхтэй шил байгаа. Лови төрөлхтэй шил гэдэг маань өөрөө эрчим хүчний хэмнэлттэй одоо дулаалдагдлыг бууруулдаг тийм зорилттой шил байж байгаа. Аргон хий дүүргэлт гэдэг маань өөрөө бас аргон хий чинь өөрөө инертийн хий учраас идэх муутай. Тэгэхээр нөө дулаан дамжуулалт багтай. Ингэснээр тухайн орон сууц барилгын дотор байгаа дулааныг гадагш нь алдахгүй барьж явах зорилттой. Ийм зорилттой үйлдвэрлэлийн хэсэг. Тэрнээс гадна манай Шрамл брендийн шугам бол цонх шилийг нүхлэх, эрмэг дарах ийм зорилттой шугам байж байгаа. Ингэснээр одоо шилэн хаалганы жишээ нь бариулны нүх гаргах гэдэг юм уу. Манай өмнө усрагдаад дуусах төгж байгаа шил ганжуулах, тоног төхөөрөмжүүлэх Кластон брендийн тоног төхөөрөмж хийж байгаа. Тэндээс гарч байгаа хатаасан шил буюу одоо ганжуулсан шилний эрмгийг Шрамл брендийн шугам дээр эрмэг дарж пасагтнаал гэсэн үг. Тэг шаардлагагүй одоо зүгээр цонхны шилийг бол IG line буюу шилэн багц үйлдвэрлэх яг багцлах шугамн дээр багцлж үйлдвэрлэж байгаа. Тэр цайруулна гэж байгаа хэсэг чинь ямар технологи гэсэн үг вэ? Шил цайруулах шугамын тухайд бол Италийн Fratelli Pezza брендийн тоног төхөөрөмж байж байгаа. Элсээр шилийг хортон үүсэх замаар цайруулж байгаа. Ийм шугам байж байгаа. Гурван төрлийн цайруулалт өгж байгаа. Бага, дунд, их гэсэн. Тэр бол одоо хэрэглэгчийн цэвэр хүсэл шаардлага дээр л нийцүүлж бид үйлдвэрлэж өгч байгаа. За цонх юм уу, хаалга, за эдгээр бүх одоо зүйлсүүдийг нэгтгээд харах юм бол хамгийн гол нь нөгөө төвчээ тий тоногнууд байдаг штэ. Энийгээ танах бас хаанаас нийлүүлж гин вэ? За Шуко брендийн арааманд бид Шукогийн өөрийнх нь тоноглолыг ашиглаж байгаа. Бусад одоо мод байдаг юм уу, алопласт ч байдаг юм уу, бусад системүүд дээр бол Мако брендийн тоноглол ашиглаж байгаа. Энэ тоноглолын давуу тал гэвэл бүх төвшөндөө түгжигддэг. Одоо сэгэлт өгөхгүй гэсэн. Ил болон далд нухастай байх боломжтой. Хамгийн гол давуу тал бол RC2, RC3 хамгаалтын системүүдтэй. Энэ нь бол тухайн араамыг эвдэхийн тулд 2-3 цаг зарцуулна. Тэгэхээр маш бат бөх ахна шүү дээ. Ер нь харах юм бол бас нэлээд том төслүүд дээр их хэмжээний захиалга аваад бүр том одоо орон сууцны хороол ч юм уу хотхноор нь авдаг юм байна шүү дээ. Захиалга яг ямар үед илүү идэвхжлэлтэй байна вэ? Ямар том төслүүд дээр бас ажилласан байна? За том төслүүдээс зөвхөн цөөн хэдэг дурдахад Тавхан богдын гэрлүүг Vista төслийн 8 блок барилга, Michel Residency, Michel City төсөл, NCD группийн Vega City төсөл зэрэг барилгуудад бид цонх болон фасад нийлүүлсэн байна. Идэвхжлийн хувьд гэвэл харьцангуй хавар 3 сараас эхлээд 12 сар хүртэл харьцангуй идэх өндөртэй байдаг. Тэрнээс хойш цаг өөр хүүтэрж байгаатай холбоотой идэвхжүүлж гисэн бүгд. Цонх хаалга шилэн фасад үйлдвэрлэгч Мак Евровиндор үйлдвэр 2023 онд 14,000 м2 шилэн багц, 15,900 м2 рамыг үйлдвэрлэн барилгын томоохон компаниудад нийлүүлжээ. Дотоодын цонх хаалганы зах зээл 2025 онд 634,5 м2 болж тэлэхээр байгаа тухай тус компани хийсэн судалгаа харуулж байна. Яг одоо цонх хаалганы хувьд харах юм бол ер нь цонх хаалгач гэлтгүүгээр барилгын салбар маань улирлын шин чанартай явдаг шүү дээ. Ер нь энэ дээр танах ямар зохицуулттай ажиллаж байна вэ? За харилцагчид маань зураг төсөл дээр үндэслэж барилгын үйл ажиллагаагаа явуулдаг, барилгаа хаан үйл ажиллагааг төлөвлөдөг. Тэр төлөвлөлтөнд уялдуулаад тухайлах юм бол одоо хавар битүүрэх, 100 хаалга цонхоо суйрлуулах ийм байгууллагуудын хувьд бол за хаврын үйлрэлт, өвлийн үйлрэлт, хүдний үйлрэлт үйлдвэрлэлээ явуулаад одоо бэлтгэл ажлыг хангаад захиалагчийн суйрлуулалтын одоо хүсэлт захиалгын дагуу тухайн үйлрэлтэнд суйрлуулалтыг хийх байдлаар зохион байгуулалт хийж байгаа. Яг улирлын ачааллыг харах юм бол одоо хэдэн хувь магадгүй хэд дахин их ачаалтай байдаг вэ? За хамгийн их ачаалтай байдаг бол намар өвлийн үйлрэл. Ялангуяа одоо нөгөө дулаан авахын тулд намар 10 сараас өмнө одоо цонхоо битүүлэх ийм шаардлага үүсдэг учраас одоо 8-9 дугаар сарын захиалга одоо хамгийн өндөр байдаг.
тэр дотроос үйлдвэрлэлийн улирал бол 9-10 сард үндсэндээ төвлөрдөг гэж хэлж болно. Цонх хаалганы хувьд яг бетоноос ч гэдэг юм уу ялгаатай зүйл нь тохируулах хийх хэрэгтэй байгаад байдаг штеп. Баг зэрэгтэй жоохон гачсан байх ч юм уу одоо ямар нэгэн тохиргооны өөрчлөх ч юм уу. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бас хийгддэг болов. Энийг танаа хариуцж гин үү эсвэл өөр компани хариуцдаг юм уу? Яаж ажилладаг юм бэ? Угсарт суурилуул чигдрүүлтийн хувьд, зөвшөөрлөлтийн хувьд бид нар өөрсдөө хариуцсан явуулж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо Европын шилдэг технологиг нутагшуулж, харилцагчдаа санал болгож явж байгаагийн хүрээнд тэдний бас ноу-хау, тэдний үйлчилгээг бас нутагшуулахыг зорж ажилладаг. Хүрээндээ бид нар угсарт суурилуулалтын ажлыг одоо урьдчилсан одоо хэмжилтийг бодит байдал дээр хэмжилтийнхээс гадна бас 3D хэмжилт гэдэг хэмжилтийг хийдэг. Энэ хэмжилтийнхээ хүрээнд барилгыг бүтнээр нь хэмжилт хийгээд тэрүүндээ тохирсон үйлдвэрлэл угсралтын суурилуулалтын ажлыг зохион байгуулдаг байна. За улмаар барилгын норм баримтын хүрээнд 1 жил зөвшөөрлөлтийн ажил, 3 жил одоо бас засвар үйлчилгээний ажлыг хариуцах үүргийг ханганы нийлүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгч хариуцдаг. Энэ хүрээндээ бид нар бас 1 жилийн хугацаанд зөвшөөрлөлтийг өөрөөр хэлбэл таны хэлсний дагуу ажилт байна уу, тоноглол нь бүрэн гүйцэд суусан байна уу, тохирсон байна уу, хэрэглэгчийн үйл ажиллагаанаас хамаарат мөн одоо яг эцсийн хэрэглэгч буюу орчин суугч байд юм уу, эсвэл байгууллага байд юм уу, тухайн хэрэглэгчийн онцлогоос нь хамаарат тэр жигдрүүл тухайн онцлогоос хамаарсан юмнууд нийлээд хийгддэг байгаа. Борлуулалт талаасаа гэх юм бол бас шинэ ямар шийдлүүдийг бий болгохоор зорж байна вэ? За зөвхөн одоо нүүрдүүлж харьцахаас гадна бид нар бас үйл ажиллагааныхаа хүрээнд MAC Building Materials гэсэн аппликейшнийг нэвтрүүлээд бас багагүй хугацаа өнгөрч байна. Энэ жилээс бид нар бас аппликейшн 2 хувилбараа бас хэрэглэгчдэд танилцуулсан. За энэ хүрээндээ бол манай хэрэглэгчид тооцооллоо хийх, мөн хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх, мөн одоо зураг төсөл дээр тодорхой хэмжээний бага хэмжээний өөрчлөлтүүдийг хийх ийм боломжуудыг бид нар аппликейшнаар олгосон байдаг. За энэ хүрээнд бол бас одоо манай Улаанбаатарын ялангуяа Улаанбаатарын төгсрөлийн нөхцөл байдал, цаг хугацааны нөхцөл байдал үнэтэй уялдаагаар манай аппликейшнийг нэлээд ашиглах хэрэглэгчид нэлээд нэмэгдэж байгаа. Энд бол бид нараас баяртай байхаас гадна өшөө илүү хөгжүүлэлт хийхийг зорж байна. Зээлчийн дотроо орсон байдаг юм уу? Одоо хөрөнгө оруулалтаа шийднэ гэдэг дээр юу юуг ойлгож болох вэ? Тийм. За хөрөнгө оруулалт гэдэг маань мэдээж барилга өөрөө олон төрлийн бараа бүтээгдэхүүн, олон төрлийн үйлчилгээнээс хамаарсан цогц хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр мэдээж барилгын компаниуд, девелоперууд ялангуяа хөрөнгө оруулалтын асуудал дээр бол нэлээд гол асуудал нь байж таарна. Тэрнийхээ хүрээнд барилгынхаа одоо явц, үе шат, дамжлагыг бол тодорхойлдог. Тэрүүнд нь бид нар бас тодорхой хэмжээний дэмжлэг болох үүднээс банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүн дээр зарим банкны салбарууд болон банк бус буюу финтек компаниудтай хамтран ажиллаж байгаа. Үүнд тухайн компаниас хамаарат 2 тэрбум хүртэл төгрөгийн бас нэлээд уян хатан нөхцөлтэйгээр манай хэрэглэгчдэд бас зээл санхүүжилтийн шийдвэрлэх ийм боломжуудыг бол бас тухайн байгууллагуудтай бид нар харилцан тохирсон байдаг. Нилээн их зүйлийг бас төлөвлөчихсөн байгаа л хэл та. Шууд бүгдийг нь хэрэглэх боломжгүй бас байж болох юм те. Гэхдээ саяны таны хэлснээс гадна өөр юу хийхээр төлөвлөж байна вэ? За бид нар одоо дунд хугацааны бас нэг төлөвлөгөө байгаа. Энэ аж үйлдвэрийн сэргэлэн аж үйлдвэрийн паркд одоо яг манай цонх хаалганы үйлдвэр одоо Европын үйлдвэрийн ажууд дэргэд хувцсар бүтээгдэхүүний үйлдвэрийг бид нар ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. За энэ үйлдвэр маань ашиглалтанд орсноор цэвэр бохир болон одоо дулааны бүх төрлийн хэмжээстэй хувцсар хоолойнуудыг үйлдвэрлэн дотооддоо үйлдвэрлэн. Мөн энэ үйлдвэртээ бид нар одоо нөгөө гаднаас импорт оруулж ирж байгаа одоо бидний цонхны профиль хүртэл одоо арам биш үү те хөнгөн цагаан тэрийг одоо бид нар өнөөгийн байдлаар гаднаас оруулж ирж байгаа бол ирээдүйд бол энэ профилээ дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Тэгснээр бид нар одоо бас нэг цонхныхаа бас үртгийг бууруулах тий мэдээж одоо энэ бүх бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр бас нөгөө импортыг орлох одоо гадагшаа урсгах тэр нөгөө валюта урсгалыг зогсоох байдлаар бас улс орны эдийн засаг тодорхой нэлээд бас хувь нэмэр оруулах баха гэж үзэж байгаа. МАК-д ажиллаж байгаа хүмүүсийн бахархал юу вэ? Магадгүй танаас удирдлагын төвшөнд асуух нь бас ямар байд юм бол гэхдээ ер нь танад ажиллаж байгаа хүмүүс нэг ийм юмараа л бид нар нэг тий манай нэг бахархал гэх юм уу манай үндсэн ДНК энэ шүү дээ гэвэл та юу хэлэх вэ? Дотоодын компанид ажиллаж байгаа Монголынхаа төлөө одоо хөгжил цэцэрлэгийн төлөө бид нар бас нэг тодорхой хэмжээний юм тий
үйлдвэрүүд одоо хэрвээ эхлээд бид нэр уул хорвоогоос эхэлжсэн бол өнөөдөр барилгын материалын салбарт ажиллаж байна. Импортыг орлох одоо бараг 5-6 үйлдвэрийг бид нар барьчлаа тий. Энэ тодорхой хэмжээгээр бол бид нар бас нөгөө импортыг оруулж чадчихжээ. Мэдээж их хэмжээний валютын гадагшаа урсгалыг бол зогсоож чадчихжээ. Эх орныхоо бүтээн байгуулалтууд бол оролцож одоо явж байна л гэж тэрүүгээр л би бахарч явдаг. Тэгээ маа компани ер нь бол гол зарчим болохоор одоо Европ технологи тийм энэ Европт ашигладаг энэ технологи яагаад Монгол хүн бидэрэндээ ингэж эзэмшиж ашиглаж болдгоо юм бэ гэсэн нэг тийм баримтлал. Европын чанар стандартаар үйлдвэрлэл явуулж буй Mac Euro Vendor үйлдвэрийг танилцуулсан дугаар маань өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.